Тэгэхээр мэдрэмж сэтгэл хөдлөл гэдэг бол ямар үүрэгтэй вэ гэхлээр таны тухай, таны орчны тухай мэдээлэл өгөх, баримт мэдээлэл өгөх л үүрэгтэй. Гэтэл энийг хааж дарагдуулж огт болохгүй. Нэгдүгээр хааж нууж дарагдуулсан үед юу болдог вэ гэхлээр зүүн совингоо буюу өөрийнхөө мэдээлэл өөрийнхөө шийдвэр гаргах чадамжийг алддаг. Хоёрт нь болохоор өөрт юу болж байгаа юм те миний сэтгэл зүйд юу болж байгаа, миний дотоод ертөнцид юу болж байгаа гэдэг тэр мэдээллийг тэрчгээр нь алдчихдаг. За сэтгэл хөдлөл болгон үүрэгтэй. Ялангуяа уур бухимдал, уурлаад бухимдангууд яг бид нар жоохон байхаасаа уурлах муухай шүү. Уурладаг хүүхэд бол муу хүн, тэ уурладаг хүн бол муу хүн, уурладаг хүүхэд бол муу хүүхэд. Уурлаж огт болохгүй, сайн хүн уурладаггүй гэд ингээд дандаа уурын тухай маш их буруу мэдээллүүд ингээд өсөөр хагаад уурлаж бухимдаж чадахгүй, зөв илэрхийлж чадахгүй явсаар хагаад нэг талаараа маш их бухилчдаг. Тэнгүүдээ гинт дэлбэрж ингэж гаргадаг. Гинт дэлбэрж гаргаснасаа болоод юм авч хийддэг, хүмүүстэй зодон цохон хийдэг, маш их элдвэр хийдэг тий. Тэгэхээр бид нэр сэтгэл хөдлөлөө яаж зөв илэрхийлэх вэ тухай гэдэг ерөөсөө огт зааж өгөөгүйгээр яаж нуух вэ гэдэг тухай заагаад өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд Брэне Браун гэдэг маш гайхалтай сэтгэл судлаач байгаа л да. Энэ судлаач юу гэж хэлсэн бэ гэхлээр нэг сэтгэл хөдлөлөө нуухад бусад бүх сэтгэл хөдлөлөө давхар нууж ядгаа гэсэн үг. Тэгэхээр хүний бие тарих яах нь энэ сэтгэлийн хөдлөлийг ил гарах чи энийг нуучи гэдэг ингэж зохицуулдаг байх нь шүү дээ. Нэг сэтгэл хөдлөлийг нуухад би өөрөөрөө байж болохгүй юм байна. Би ер нь нуугдах хэрэгтэй юм байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй мэн гингүүтэй ад жаргалтай, тайван, амар амгалан байгаа, баяр хөөртэй байгаа тэр мэдрэмжүүдээ хүртэл яах нь нууж эхэлдэг байх нь. Тэгээ энэ өхөн бол далд ухамсарт чи явагдаж байгаа. Ухамсаргүй буюу та мэдэж таньж чадахгүй автомат үйлдэл байдаг байх нь шүү. За би танаас асууя л да. Уур бухимдал тэгвэл ямар үүрэгтэй юм бол? Яагаад уур хүнд өгөгдсөн бол? Уур гэдэг бол хүний хэл хязгаараа хамгаалах, үнэт зүйлсээ хамгаалахад маш чухал байдаг. Би хинбэ гэдгээ оршихуугаа хамгаалахад те өөрийн хэрэгцээгээ хамгаалахад маш чухал байдаг гэсэн. Гэтэл өөрийнхөө үнэт зүйлсийг өөрийнхөө оршихуугаа, өөрийнхөө хэрэгцээгээ өөрийнхөө хэл хязгаараа хамгаалж чадаагүй, хамгаалж сураагүй, хамгаалж чадаагүй хүн бусдын хэрэгцээ, бусдын хэл хязгаарыг хамгаалж мэдэхгүй. Тэгэхээр бид нар нэг хүний хэрэгцээнд халдаад байна. Ямар их хүний асуудалд оролцдог юм бэ гэдэг ингээд монгол хүмүүс ярилцаад байдаг шүү дээ бид нар. Гэтэл угаасаа тийм юмыг бид нар зааж өгөөгүй юм чи яах юм? Өөрийнхөө хэл хязгаарыг хамгаалж сураагүй, миний үнэт зүйлс вэ гэдгийг хамгаалж сураагүй байхад чинь яаж бусдын үнэт зүйлсийг хамгаалж сурах юм бэ? Тэгэхээр зэрэг уур бухимдал гэдэг бол ийм чухал үүрэгтэй байдаг байх нь шүү. Уур бухимдал гэдэг бол таны хэл хязгаараа хамгаалахад үүрэгтэй байх нь. За тэгвэл хэл хязгаар хамгаалах яагаад чухал үүрэгтэй юм гэдгийг би нэг хэлбэрхаан байдлаар тайлбарлах гээд үзье л да. Хүнийг ерөнхийдөө машинаар зөөрлөе л да. Машинаар зөөрлөх юм бол би нэг модель тайлбарладаг байгаа. Гэхдээ энэ модельийг тайлбарлаж амжихгүй учраас зөвхөн сэтгэл хөдлөл гэдгийг машинтай холбоо тайлбарлачих гэж бодлоо. Сэтгэл хөдлөл бол ерөөсөө л таны машины хянах самбар гэсэн үг. За хянах самбараа харахгүй машин бариул юу болох вэ? Хэдэн километр хурдтай явж байгаа мэдэхгүй тий? 4 зорчин. За шатхуун дуусч ийн үгүй гэдгийг мэдэхгүй. Тэгээ яг нэг өдөр машин шин зогсож чинь хаашаа явж байгаа анзаарахгүй. За тэр нэг амин үзүүлэлтүүд буюу машины хаана ямар эвдрэл байна, юу болж байна гэдгийг огт анзаарч мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар машинаа амжилттай сайн барихын тулд гэхлээр аюу сонио сонсогдоод байна. Аюулгүй барихын тулд, хүрэх газраа амжилттай хүрэхийн тулд та хянах самбараа байн хардаг тий. Тэгээд хянах самбараа харж агаад машинда хэрэгтэй зүйлсүүдийг хийж өгдөг шүү. Хэрэгтэй засваруудыг хийдэг. Яг л үүнтэй адилхан сэтгэл хөдлөл бол таны хянах самбар аахгүй юу? Машины буюу таны хянах самбар. Гэтэл энийг огт харахгүй болохоор чинь хав харанхуу ингээд машин бараа явж байгаатай адилхан хав харанхуугаар амьдралаа жолоодод яваад байгаа.
Тэгээ юу болж байгааг мэдэхгүй. Зөвхөн гадаад орчиндөө удирдаг даал яваад байна гэсэн. Зөвхөн нийгмийн хүлээлтэнд хэн надад юу гэж хэлэх нь тэр хүлээлтэнд нийцээл тэгээ өөрийгөө алдчихсан хав харанхуйгаар машин бариа явж байгаа. За энэ ойлголтыг та нэг өөртөө шингээгээд аваад үзээрэй.